Улаанбаатар төмөр замын тохиолдол холбооны лабораторийн 70 жил. (1952) онд тохиол холбооны лабораторийг анх тохиол холбооны албаны дэргэд тохиол холбооны замын лаборатори нэгтгэр үүсгэн байгуулжээ. Тохиол холбооны лаборатори нь дархан холбооны ангийн харьяа, дархан, зүүн хараа, мандал холбоо, шугамын 1-2 дугаар хэсэг. Улаанбаатар холбоонд ашиглагдаж байсан төмөр замын тохиолдол холбооны техник тоног төхөөрөмжийн үйлчилгээний зааврыг боловсруулах, техникийн ажилтнуудыг сургах, төхөөрөмж байгууламжинд жил улирал сарын техникийн үйлчилгээ хийх үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна. Төмөр замын холбооны лаборатори бол томтой гаргаж өөртөө насчицуу ийм л одоо үйл ажиллагаатай байгуулах шүү дээ. Үнэхээр одоо төмөр замын холбооны тоног төхөөрөмжийг засварлах, үйлчлэх, тохируулах хийх, за тэгэл одоо бусад хэвийн жигд үйл ажиллагаа нь ямар байх ёстой вэ дээр үүднээс бол лабораториудаа байгуулагдсан. Ер нь лаборатори гэдэг одоо нэрнээс аваад үтсэн ч гэсэн тэгэл ерөөсөн төмөр замын холбооныхаа зүрх судсыг атгаж байсан ийм л одоо газар шүү дээ. Тэрвийн л одоо манай мундагч завиндарж байгаагаас эсвэл за тэгэл ерөөсөө тэрэл бага тоног төхөөрөмжүүдээ барайл одоо ингэж алхаж байдаг. Хаана юу болохоо болж байгаа тэрнийг одоо хийж байдаг. Ингэж л одоо явж ирсэн. Тохиолдол холбооны албанд цаг засварын мэргэжилтэн цагны мастер Лисенко ажиллаж дараа нь замчдын эх орон радио хүлээн авахчийг засварладаг мэргэжилтэн нэмэгдсэн нь тохиол холбооны лабораторийн үндсэн суурь болсон түүхтэй. Тус лабораторид зөвлөлт холбоотуулсан мэргэжилтэн Савчук, Бодлавченко, Месес, Коротун, Козлобаев, Зайцев, Черних, Котляров нар манай үндэсний мэргэжилтэн инженерүүд болох Дасцэрэн, Батмөнх, Мөнх жаргал, Баатар, техникч Цэтя, Нацаг, Намсраа, Цэвэндөрч, Лувсанчин, Гунцэг таш нарын ахмад холбоочд ажиллаж үйлдвэрлэл техникийн арга хэмжээг зохион байгуулах, тохиолдол холбоо, радио холбооны техникийн өгөгдлийг шалгах, дурших, техникийн баримтчийг боловсруулах, найдвартай ажиллагааны баталгааг хангах чиглэлээр ажиллаж байлаа. За би анх 1956 онд энэ төмөр замын холбоонд ирж ажилд орж исэн хүн байгаа. Тэгээд намайг анх тэр ирэхэд чинь досгоны радио нэвтрүүлгийг хариуцаад энэ чинь ажил гэдэг лабораторид намайг 5 дахь хүнээр механикаар өгсөн. Тэгэхэд манай лаборатори юу вөхөр зэрэг даргатай, нэг инженертэй, 2 цагчинтай, нэг радио механиктай ийм 5 хүнтэй ажиллаж байлаа. 1974 оноос тохиол холбооны албанд өдөр тутмын шуурхай ажлыг зохицуулан удирдах, гарсан гэмтэл саадлыг бүртгэн богино хугацаанд хэвийн болгуулах, гарсан гэмтэл саадал дүн шинжилгээ хийх зорилгоор 24 цагийн диспетчерийн аппаратыг ажиллуулж эхэлснээр ашиглалтын үйл ажиллагаа эрс сайжирсан юм а. 1991 онд Улаанбаатар төмөр замын тохиол холбооны аж ахуйн үр өгөөжийг дээшлүүлэхэд тохиол холбооны замын лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэн зохион байгуулах шаардлагатай байсан тул замын даргын 1991 оны 9 дугаар сарын 12-ны өдрийн А141 дугаар тушаалаар тохиол холбооны замын лабораторийг тохиолдол холбооны замын засвар технологийн төв болгон санхүүгийн баланстайгаар өргөдгөн байгуулж дараагаар нь Чимдийн бат сүхийг томилон ажиллуулж байна. 1994 онд замын даргын 1994 оны 4 дугаар сарын 8-ны өдрийн А41 дугаар тушаалаар тохиолдол холбооны замын засвар технологийн төвийг замын тохиол холбооны аж ахуйн лаборатори болгон зохион байгуулсан. 2006 онд замын тохиол холбооны аж ахуйн лабораторийг замын даргын 2006 оны 1-р сарын 24-ний өдрийн А20 дугаар тушаалаар тохиол холбооны засвар үйлчилгээний төв болгон зохион байгуулсан бол замын даргын 2013 оны 1-р сарын 18-ны өдрийн А16 дугаар тушаалаар тохиолдол холбооны лаборатори болгож дөрөв зохион байгуулалтын бүтцийг баталж өгчээ. Төмөр замын холбооны лаборатори байгуулагдаад алдаг жилийнхээ нүрийг үзэж байна. Үүсгэн байгуулагчид тэрвийн ахмад ажилтнууд авч ирсэн нийт одоо төмөр замчид холбоочид одоогийн ажиллагсаж байгаа нөхөдөн ажилтан нарт
тус байгууллага үүсчихсэн 70 жилийн он баярын мэндэлгээ давшуулж сайн сайхныг хүсэн өрөөж байна. Улаанбаатар төмөр замын тохиол холбооны лабораторийн 70 жилийн он баярын мэндэлгээ. Техникийн дэвшлийн үр дүнд төмөр замын тохиол холбооны төхөөрөмж байгууламжууд шинжлэгдэн хөгжих тусам шинэ техник, шинэ технологиг судлах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, тэдгээрийн үр дүнтэй ашиглах, бүх төрлийн заавар, гарын авлага, технологи үйлчилгээний картуудыг шинжилэн боловсруулах шаардлага алхан тутам тавигдсаар байгаа бөгөөд энэ үүргийг тохиол холбооны лаборатори гүйцэтгэн албаны хэмжээнд техникийн байдалд хяналт тавин гэмтэл саадлыг бүртгэн дүн шинжилгээхийн давтан гаргуулахгүй байх техник зохион байгуулалтын шийдэл саналыг боловсруулан ажиллаж байна. Тохиолдол холбооны лабораторийн дараагаар ажиллаж байсан мэргэжилтнүүд. За өнөөдөр ер нь манай тохиол холбооны систем бол цаашид хөгжлийнхөө том гараанд ирсэн байж байгаа энэ үеэ. За энэ үе нөхцөлийг яагаад би тусаж ярьж байгаа юм бэ гэхээр энэ үйлсэд манай тохиол холбооны инженерүүд, техникчид тэр дотор нь тохиол холбооны алба, тохиол холбооны лаборатори, за тохиол холбооны ангиуд түүний ажилтнууд бол асар их үүрэг гүйцэтгэж ажилласан. Тэрч утгаараа өнөөдөр манай тохиол холбооны албаны хэмжээнд одоо бидний дундаас одоо анхны эрдэмтэн бойроггүй төрж байсан. За мөн одоо анхны одоо гавьяат холбоочин Ц Батэрдэн төрж гарсан. За мөн одоо олон арван зөвлөх инженерүүд, мэргэжсэн инженерүүд өнөөдөр ажил үүргээ гүйцэтгээд залуу үе цөмөрөө зүтгээд ажиллаж байна. Улаанбаатар төмөр замын тохиолын техник жилтийн үе шатууд. Улаанбаатар төмөр замд өртөөн дээрх галт тэрэгний хөдөлгөөнийг удирдан зохион байгуулах МКО, РЦЦМ, БЭЦ, ЭЦ9, МРЦ9, МПЦ Эбилок 950 маягийн цахилгаан төвлөрүүлэлтийн системд болон өртөө хооронд галт тэрэгний хөдөлгөөнийг очрын систем, хагас автомат хориглол, Эбилок, өртөө хоорондын хориглол зэрэг системүүдийг түүхийн 70 гаруй жилийн хугацаанд ашиглаж байна. Өнөөдрийн байдлаар салбар замд шарын гол, бор өндөр, зүүн баян өртөө, баян түмэн тасагт, хэрлэн, хавирга, Чингис вал, Ирэн цав өртөөдөд МКО маягийн сумын төвлөрүүлэгч Мелинтев цоож очрын систем, хагас автомат хориглолоор галт тэрэгний хөдөлгөөнийг удирдан зохион байгуулж байна. Шинээр ашиглалтанд орсон байгууламжийн техникийн өгөгдлийг шалган турших, техникийн бичиг баримтыг бий болгох, найдвартай ажиллагааны баталгааг хангах чиглэлээр албаны хэмжээний баримт бичгийг тохиолдол холбооны алба болон лаборатори боловсруулж байна. 1980-ад оноос 1999 он хүртэл Амгалангаас замын өдөртөө хооронд цахилгаан төвлөрүүлэлт, хагас автомат хориглолт шилжих үйл ажиллагаа явагдсан. Улс орны эдийн засгийн хөгжлийн шаардлагаар салбар замууд шинээр тавигдсан байдаг. Үүнд (2004) хайрхан зөвлөгт, 2006 оноос замын үүд айраг хоорондын өртөө зөвлөгт, 2011 оноос айраг баян хоорондын өртөө зөвлөх хүртэл галт тэрэгний захирагчийн 3-4-р тойргийн нийт 36 өртөө зөвлөгт компьютерийн хяналтын төхөөрөмжийг суйрлуулан ашиглаж байсан. 2003 онд 396 км-ийн гарам дээр Паш 1-4 маягийн шинэ үеийн шлагбаум,
2007 онд 396 км-ийн гарам дээр УЗП маягийн сааттай хаах гармын байгууламж шинээр ашиглаж эхэлснээс өнөөдрийн хүртэл 13 гарам тоноглогдсон байна. 2003 онд хоолт зүрлэгт хятадын төмөр замд ашиглагдаж байгаа DT 4B загварын удирдах бүлтийг сольж тавьснаас хойш өнөөдөр 14-т зүрлэг ашиглаж байна. 2004 оноос SP3 маягийн захилгаан сумын шилжүүлгийг SP6M маягийн захилгаан сумын шилжүүлгээр сольж эхэлснээс хойш өнөөдөр үргэлжилж байна. Тохиол холбооны хөгжил бол одоо 2-3 үе шаттайгаар явагдсан. Яг том хөгжил нь. За 99 онд шилэн кабель тавигдсан нь манай энэ байгууламжийн ирээдүйн хөгжилд суурин болсон. За 2000 оны дундуур шинэ үеийн захилгаан шилжүүлэгчүүд, за ПАШ, УЗП маягийн гармын байгууламж, за гэрлэндийн тохиол комплект гэх зэрэг шинэ үеийн одоо төхөөрөмжүүд нийлүүлэгдэж байсан. 2016 оноос CRDP систем нэвтэрсэн. За бид энэ Улаанбаатар MRC-гийн CRDP системийн автомат ажлын байр, шейнинг автомат ажлын байран дээр ирчээд байж байна. За энэ систем маань бүх 68 өртөөний ерөнхий байдал болон болсон бүх процесс үйл явдлыг автоматар бичиж өгдөг ийм систем байна. За энэ нэвтэрснээр манай галт тэрэгний диспетчерүүд бүх өртөө зөвлөгүүд, өөрийн харьяа өртөө зөвлөгүүд ямар хуу байдалд байна, тухайн өртөөн дээр ямар зам нь эзлэгээтэй, ямар зам нь хоосон байна, ямар одоо маршрут нь бэлтгэгдсэн байна, за ямар ажил явагдаж байна гэдэг нь хүртэл харагддаг ийм нарийн систем байгаамаа. 2013 онд 857 дугаар километрийн буюу 36 дугаар зөвлөгт алсын удирдлагатай E-block 950 системээр суурилагдсан микропроцессорын төвлөрүүлэлт гол тоологч буй хагас автомат хориглолын системийг нэвтрүүлсэн. 2015 онд 31, 39, 41 дугаар зөвлөгийг алсын удирдлагатай микропроцессорын төвлөрүүлэлт E-block 950 айр гөргөн хоорондын нийт 9 замыг гол тоологч буй хагас автомат хориглолын системээр тоноглож ашиглалтанд өгсөн. Микропроцессорын систем нэвтэрснээр галт тэрэгний удирдлагын үйлдэлийг өргөжүүлсэн ба системийн аюулгүй ажиллагаа болон гэмтэлгүй ажиллах боломжийг нэмэгдүүлж технологийн болон оншилгооны мэдээллийг архивд хадгалах аппаратурын овор мэдэгдэхүйс багасж гараар хийгддэг шалгалт тохируулгын ажил буурч хөдөлмөрийн нөхцөл сайжирсан. 2021 онд ногоон толгой үнэгт 2022 онд шатан зөвлөгийг микропроцессорын төвлөрүүлэлт E-block 950 183 км-ийн зөвлөгийг алсын удирдлагатай E-block 950 системээр тус тоноглосон. Иймд тохиолын байгууламжийг шатаалтайгаар микропроцессорын компьютерийн системээр солих ажил үргэлжлэн хийгдэж байна. 2018 оноос CRDP-E Tetra системийг нэвтрүүлснээр өнөөдөр Улаанбаатар төмөр замын хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөнийг диспетчерийн удирдлагаар зохион байгуулж, хоорондын замд цувраа галт тэрэгийг явуулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Лабораторийн 70 жилийн өв тохиолдуулан нийт ажиллаж байгаа, одоо ажиллаж байгаа ажилчид, за ахмадууд та бүхэндээ баярын мэнд дэвшүүлж, ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Улаанбаатар төмөр замын тохиол холбооны лабораторийн 70 жилийн баярын мэнд. Улаанбаатар төмөр замын технологийн холбооны техникжилтийн үе шатууд, технологийн холбоо, утсан холбооны шугамуд. Улаанбаатар төмөр замд улсын хойд хилээс урд хил хүртэл 1111 км газарт 2 хос өнгөт, 6 хос ган шугамтай, 2 хөндлөвчтэй агаарын шугамыг 1949-с 1956 оны хооронд барьж ашиглалтанд өгсөн билээ. Энэ шугам нь хагас автомат хориглолын холбоонд болон төмөр замчдын шугам замын холбооны дундын цэгүүдтэй холбогдоход ашиглаж байсан. Мөн аналог дамжуулах байгууламж OB123, OB33 аппаратуудыг дархан шарын гол, айрыг бор өндөр, цаашаа зүүн баянгийн салбар замд ашиглаж, гол замын дагуу шилэн кабелийн дамжуулах байгууламжийн нөөц байдлаар ажиллаж байна. Шилэн кабелийн дамжуулах байгууламж.
2000 онд гол замын дагуу болон салхит Эрдэнэт болон Баханга багнуурын салбар нийт 1403 км урттай 1 мод G652 стандартын 12 ширүүнстэй шилэн кабелийг суурилуулсан. Шилэн кабелээр дараах төрлийн тоон дамжуулах системүүд ажиллаж байна. DWDM сүлжээ гол замын дагуу суурилагдсан. Анхны хүчин чадал нь секундэд 40 ГБ-аас секундэд 400 ГБ өргөдөх боломжтой бөгөөд хил залгаа бүгд найрамд хятадд улс Оросын холбооны улстай олон улсын транзит урсгалыг дамжуулахад ашиглагдаж байна. Шилэн кабелийн нэгдэр нэмэх нэг автомат хамгаалалттай. 2012 онд Улаанбаатар төмөр замын 75 өртөө зөвлөгт холбооны шилэн кабелийн дамжуулах үндсэн PDH сүлжээг STS системийн OSN дамжуулах байгууламжаар сольж Хятад улсын Huawei корпорацид үйлдвэрлэгсэн OSN 3500, OSN 1500, OSN 500, STM4, STM16 төвчний системийн төхөөрөмжүүдээр тоноглосон. Шуурхай технологийн холбооны төхөөрөмжүүдэд 2003 оноос төмөр замын шуурхай технологийн холбоог тоон систем шилжүүлэх төмөр замын бүх өртөө зөвлөгөөг хамарсан технологийн тоон дэд сүлжээг байгуулж ирсэн бөгөөд 2003-аас 2006 онуудад төмөр замын бүх өртөө зөвлөгт буюу 73 газарт Оросын холбооны улсын Морион нийгэмлэгийн PDS системийн дамжуулах төхөөрөмж технологийн тусгай зориулалтын OGM30E төхөөрөмжийг суурилуулсан. 2005 онд технологийн холбоонд шинжилэл хийж гал тэрэгний захирагчийн тойрог 3 байсныг 4 болгож диспетчерийн холбооны аналог DCT 261 маягийн аппаратыг KSM 400 тонн аппаратаар сольж гал тэрэгний 4 төргийн захирагч болон DKP лог холбооны албан диспетчер Улаанбаатарын шугам аппаратын тасагт RM1 диспетчерийн тонн пульт тавьж ажиллаж эхэлсэн. 2019 онд диспетчерийн холбооны KSM 400 тонн аппаратыг Оросын холбооны улсын Inform Technic компани UPATS Minicom DX500 GT төхөөрөмжөөр сольж гал тэрэгний 5 төргийн захирагч болон DGP, TNC, PDS холбооны албан диспетчер Улаанбаатарын шугам аппаратын тасагт диспетчерийн OPS тоон пульт тавьж ажиллаж эхэлсэн. Холболтын байгууламж 68 оноос ер нь холбооны шинжилгээ хийсэн гэдэг. Тэгээд 68 оноос ингээ холбооны шинжилгээ хийгээд явж байхад миний одоо мэдих тоног төхөөрөмж гэдэг юм бол за холболтын байгууламж би чи холболтын байгууламж цэцэглэгээ холбооны инженер мэргэжилтэй хүн холболтын байгууламжаа гэдэг гэх юм бол ручной телефон станцаа ямар гарын телефон станцаа ямар ч байсан солиод алхмын АТС гэдэг энэ бүх АТС-ээр төмөр замын холбоо ингээ тоноглогдсон байсан. Ягаад эдгээр ингэж хэлж яах гэхээр лабораторийн инженерүүд тэр сорилуултыг хийж гүйцэтгэжсэн байхгүй. Тэгээ бид нар бол тэрнээс одоо ингэж шүн өдөр шөнөгүй дагалдаад суралцсан. За тэгээд 1975 оноос энэ Улаанбаатарынхаа энэ төвийн хэсгүүдэд энэ холболтын байгууламжаас солиод АТСК гэдэг 2000 номерын багтаамжтай тийм АТС тавьж ирсэн. За тэгээд 90 оноос ерөнхийдөө энэ холбооны шинжил Монгол улсад болж эхэлсэн. 90 онд анх удаа 90 оны 5 сард Монголын цэцэглэгээ холбоо компани Шри-Ланкаас энэ одоо тоон систем гэдэг энэ системийн анхны тэр багшийг авчирч хичээл заалгаж байсан. За тэр хичээлийг заахад манай төмөр замаас бол бас энэ холболтын байгууламжийн 2 инженер очиж байсан. За би бас тэн дээр одоо суралцж байсан байгаа. За ингээд 96 оны 1 сард ашиглалтанд өгсөн. Тэгээд энэ ашиглалтанд өгөхөд АТС ашиглалтанд өгснөөр бүх юм одоо амархан одоо ингээд болчоогүй одоо хамгийн хүнд үе одоо тэнд эхэлсэн. Яг 90 оныхаа үед 95 оны үед бол хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэсэн тэр имийг одоо яг 20 30 жилийн өмнөх тоног төхөөрөмжтэйгээ очоод агарын шугамтай холбоцохоор хэцүү юмнууд бол зөндөө. Одоос суурин телефон сүлжээ минь кабель нь голгодохоос өсвөлээ. Мэдхгүй чадахгүй юм зөндөө байсан л дээ. 2005 онд Улаанбаатар төмөр зам нь өөрийн хөрөнгөөр бүгд найрамдах хятад улсын ZTE компани ZXG10 станцыг суурилуулснаар дотоод болон гадаадын оператор компаниудын холболтын байгууламжтай номер 7 протоколоор холбогдсон. Оросын холбооны улсын Транстелеком
Бүгд найрамд Хятад улсын China Unicom компанитай харилцсан холболтын гэрээний дагуу шилэн кабелийн газрын гарц бүхий улс хоорондын ярианы тэг тав гарцын үйлчилгээг 2005 оноос нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна. Ингэснээр Улаанбаатар төмөр зам хэрэглэгчдэд хот хоорондын болон улс хоорондын ярианы үйлчилгээг өгдөг болсон юм а. Телефон, телеграф. Төмөр замд анх телеграф, дараа нь телефон холбоог ашиглаж эхэлсэн байдаг. Наав шиг Улаанбаатар, Москва, Улаанбаатар замын үүдийн төмөр зам ашиглалтанд орсон өдрөөс захиргаа мэдээг бодо аппаратаар дамжуулж байсан юм. 2010 оны 12 дугаар сараас тоон систем шилжиж персонал компьютерд 2003 оноос захиргаа мэдээ боловсруулах MTZ Mail програм 2015 оноос аж ахуйн нэгжүүдийг сүлжээнд холбож мэйл сервер ашиглаж эхэлсэн. Албаны хэмжээнд Сүхбаатар, Дархан, Салхид, Зүүнхараа, Улаанбаатар, Баганга, Чойр, Сайншанд, замын үүд гэсэн 9 телеграф дасаг ажиллаж дотооддоо болон Сүхбаатар, Ирхүү, Улаанбаатар, Москва, замын үүд Ирээн хооронд олон улсын захиргаа мэдээ боловсруулан дамжуулж байна. Нийтдээ 25 ширхэг аж ахуйн нэгжүүдийн онлайн сүлжээ, 188 ширхэг аж ахуйн нэгжүүдийн интернет сүлжээ, 61 ширхэг өртөө зөрөлгүүд факс ашиглаж захиргаа мэдээ хүлээн авч байна. 1970 оноос телефон холбоонд AM60 залгагчийн коммутаторыг ашиглаж эхэлсэн. 1994 оноос Хайком 305 ATS-үүдийг суурилуулснаар залгагчийн электрон коммутатор ашиглаж эхэлсэн бол 2008 онд CXG 10 станц суурилуулснаар залгагчийн ажлын байранд дуудлага хүлээн авах стандарт програм хангамж ашиглаж эхэлсэн. Албаны хэмжээнд Сүхбаатар, Дархан, Зүүнхараа, Улаанбаатар, Сайшанд гэсэн 5 телефон дасаг ажиллаж байна. Хот хооронд болон улс хоорондын захиалга, лавлах үйлчилгээнээс гадна 2003 онд Улаанбаатар төмөр зам тусгай дугаар эзэмших зөвшөөрлийг авч төмөр замын лавлах 1919-49 лавлах үйлчилгээгээр иргэдэд төмөр замын үйлчилгээний мэдээллийг өгч байна. Сүлжээ, хяналтын камер. Техник технологийн хөгжил маш хурдастай хөгжиж байгаа энэ цаг үед мэдээллийн технологи бусад салбаруудын гол суурь нь болж байна. Японы засгийн газраас Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг толгосон хөнгөлөлтөө зээлийн Момпи 2 төсөл 1995-аас 2000 онуудад хэрэгжиж төмөр замын хэмжээнд шилэн кабельтай болсон нь Улаанбаатар төмөр зам төдийгүй Монгол улсын хэмжээнд олон улсын сүлжээтэй өндөр хурдаар холбогдох үндэс суурь нь болсон юм аа. За шилэн кабель бол мэдээж одоо гэрлийн урсгалыг маш одоо өндөр хурд одоо гэрлийн хурд гэсэн үг шүү дээ. За дээр нь маш өндөр нягтрал багтаамжтайгаар дамжуулах ийм одоо техник хэрэгслийг Монголд оруулж ирж төмөр замын дагуу суурилуулсан. За энэ шилэн кабель бусад хоёр хөрш орны маань шилэн кабельтэй холбогдохоор Москва, Бээжингийн хооронд одоо холбоос үүсгэж байна. За энэ өндөр хурдны энэ урсгалыг бий болгосноор Монгол улс бол өөрийнхөө хөгжлийн дараагийн шатанд гарсан гэж үзнэ. За шилэн кабелийн төсөл бол 1999 онд одоо Японы зээлийн үлдэгдлээс үлдсэн одоо 20 орчим сая доллараар тэр үеийн заман дарга байсан Раш, тэр үеийн одоо замын ерөнхий инженер байсан Нимагай, за тэгээд тохиол холбооны албаны дарга байсан Сүхтөмөр нарын одоо онцгой үүрэг оройлтоо тэдний хүчин зүтгэлээр одоо энэ шилэн кабелийг одоо Монголд анхудаа магистрал шилэн кабелийг 1402 км энэ шилэн кабелийг хэрэгжүүлэхээр болсон л доо. Тохиол холбооны албаны даргачин тэр үед Сүхтөмөр гэж одоо талигааж бидний дунд байхгүй болсон. Тэр хүн болохтойгоо зэрэггүй дарга одоо чинь ерөөсөн төмөр замын холбоогоо одоо жоохон эмхэл зэгцэлж авахгүй юм болвол энэ юм чинь одоо болохоо боллоо. Шонгийн мод нь уцснаасаа одоо дүүлэгдэх маягтай болчих гээд байна шүү гэдэг одоо үгийг хийж тийм одоо нарийн мэрэгжлийн үгүүд нь толгой руу торк хийж одоо орж иж байсан удаатай. Энэ хэмнэлтийг шилэн кабельд ашиглаж яаж төмөр замд нэвтрүүлсэн электрон ATS 5 ATS гэсэн үг. За тэгээд олон тооны компьютерийг сүлжээ болгоход бас хэрэглэх юм аа гэж ингэж дотоод ажиллаа ярьж байж энэ зөвшөөрлийг авч энэ шилэн кабелийг одоо 2 жилийн дотор татаад 1999 онд ашиглалтанд оруулсан ийм
төвөгтэй юм байгаа юм. Кубото гэдэг элчин сайд мундаг дипломатч Монгол Японы харилцааг олон жил одоо хариуцж ирсэн. Тэгээд тэр хүн бол ухаан одоо Япон улсаас гаргаж байгаа энэ зээл одоо хөрөнгө бол монголчуудын Монголын төмөр замын жинхэнэд нь арьсанд нь наалдаасаа билээ гэдгийг бол үнэн сэтгэлээсээ хүсч байсан тийм хон гэж одоо би сайн мэднэ. За ер нь энэ төсөл анханаас бол 18 сарын одоо хугацаатаагаар японочууд одоо хэрэгжүүлэхээр зорьсон байсан. За бид нар одоо 3 сараас эхлээд газараа ухаад 12 сар ихэд үндсэндээ шилэн кабелийн газар болоод дуусчихсан. За дээрээс нь энэ Японы алдартай NEC компани, за тэгээд Японы Fujikura кабелийн, за тэгээд Германы алдарт Siemens компани одоо анх удаа Монголд орж ирж байсан гадаадын хөрөнгө оруулалтаар. Энэ бол одоо юм анхдагч нь байсан. Тэр Япон Кубото сайдын над хэлжүүлсэн нэг нандин үг байдгийг. Ер нь одоо Растарга энэ таранжид сайхан шилэн кабелтай одоо ингээ болоод ирэхдээ мундаг одоо холбоотой болно гэдэг чинь танай төмөр замаас магадгүй ухаан одоо илүү өндөр ачаалтай ийм одоо хүчин чадалтай ач холбогдолтой том компани одоо гарч ирэх магадлал маш өндөр шүү гэж тэр холбоо тохиолдлын систем өндөр хөгжсөн тэр мундаг Япон орны одоо иргэн тэгж хэлж байсныг би бас оргүй биш энэ үнэн үгүй гэж одоо ингэж бодож явдаг юм. Энэ шилэн кабелийн үр ашгаар одоо үндсэндээ өр өгөөж ас ирэх өгсөн. Тэр үед одоо тэр үеийн одоо оператор үүрэн төлбөн Mobicom, Skytel энэ олон компаниуд хөгжин дэвсэн Монгол улсын одоо харилцаа холбоонд чухал үүрэг гүйцэтгсэн ийм одоо төсөл ингээл улсын шугуулж өгсөн шүү дээ. Анхны интернет төмөр замаар одоо орж ирлээ гэл холбооныхын чинь эхлээд бол одоо төмөр замын холбоог ер нь мэрэгжлийн холбоо тэр хүнтэй хэдэн галтрын зохицуулдаг л гэж л одоо бодж байсан байлгүй. Гэтэл нөгөөх нь өөрсдөөс нь дээгүүр толгой дээгүүр өсрөхгүй юу. Тэгэхдээ энэ төслийг бол Японы Marubeni тендерт нь шалгараад за Монголын Bridge гэсэн групп, хөндлөнгийн групп хийж за тэгээд тэрийг 21 хэсэг одоо хуваагаад түүнийг одоо тохиол холбооны алба бид нар өөрсдөө хүлээж авдаг гэсэн. За миний би яг тэр үед албаны ерөнхий инженер хийжсэн учраас би тэнд 21 хэсгийн 18 хэсгийг одоо өөрийн биеэр хүлээж авч гар үсэх сурж ирсэн. За тэгээд онцолж би нэг юм хэлэхэд зүгээр энэ шилэн кабель 2 сарын 3 гэдэг нь одоо манай Сүхтүмрүү даргын төрсөн өдөр байсан. За 4 сарын 26-нд одоо 2004 сарын миний төрсөн өдөр байж байсан. Тэгээд битээр ингэж ярьдаг байсан. Аль алийнхын төрсөн өдрний шилэн кабель эхлээд төсөж байсан нэг ийм сонирхолтой түүх ярих юм байна. За тухайн ажил дууссаны дараагаар бол намайг Улаанбаатар холбооны инженер домжсон. За энэ Улаанбаатар инженер юу холбоо бол одоо төмөр замын холбооны гол зүрх нь гол зангилаа нь учраас энд бол одоо төмөр замын холбооны ерөнхий байдал бол алган дээр тавьсан юм шиг ил харагддаг байсан. Ингээд хамт олонтойгоо нийлж одоо замууд төгссөн шилэн кабелийг урагшаага хятад улсын одоо төмөр замын холбоотой хойшоо одоо Оросын холбооны төмөр замын охин компани Таранселком компанитай холбох энэ ажлуудыг бол одоо олон найз нөхөд ажилтаа холбоогчтойгоо хамтарч холбосон. Тэгээ энэ холболт бол үндсэндээ одоо Монгол улсын мэдээллийн технологиор дэлхийг одоо аллан барьж байгаа мэт ингэж одоо том сүлжээнд бол холбогдсон. Тэгээ энэ сүлжээнд холбогдсны дараагаар бол Монгол улсыг одоо яаж интернеттэй болгох уу? Интернетийг одоо яаж хэрэгжилж сургах уу? Интернетийн одоо багтаамж бүх юм яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр бол тодорхой хэмжээгээр одоо ажиллаж эхэлсэн. Монголын төмөр зам гэдэг бол ер нь бүс нутагтаан одоо хөгжлийн төвчингээр дээгүүр орох төвшин өндөр хөгжлийн зам болоход бол манай шилэн кабель түүнийг дагаж одоо байгуулагдсан Erelcom компанийн одоо үүрэг ач холбогдол улам илүү өндөрсөх хаад гэж би бодож байна. 2002 оноос төмөр замын Сүхбаатар, Дархан, Салхид, Зүүн хараа, Мандал, Улаанбаатар, Баханга, Чойр, Сайшин замын үзэрэг томоохон өртөөд DSLM суурилуулснаар ADSLM модемор төмөр замын дагуу дотоод болон гадны аж ахуйн нэгж хувь хэрэглэгч нарт интернетийн үйлчлэгийг үзүүлдэг болсон. 2012 оноос
төмөр замын хэмжээнд гол замын бүх өртөө зөвлөгт шилэн кабелээр интернет үйлчилгээ үзүүлдэг болсон нь шугам замд ажиллаж байгаа төмөр замчдын нийгмийн харилцаанд баг боловч түлхэц болсон юм аа. Улаанбаатар төмөр замын холбооны шилэн кабелийг ашиглан дотоод сүлжээ болох төмөр замын нэгдсэн сүлжээ буюу онлайн сүлжээг зохион байгуулан цалин хөлс, бараа материал, зорчигч болон ачаа тээврийн програм хангамжууд замын хэмжээнд өргөн ашиглах болсон юм. Хяналтын камер. Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдалд байнгын хяналтыг хийхэд хяналтын камер үндсэн үүрэг гүйцэтгэх болсон. Иймд төмөр замын аж ахуй нэгжүүд хяналтын камер худалдаалан борлуулах компаниудаар чанарын шаардлага хангахгүй камерууд суурилуулах болсон нь цаашдын хяналтын камерын нэгдсэн удирдлагын төвтэй болоход хүндрэл учруулж байгаа юм аа. Иймээс дохиол холбооны лабораториос төмөр замын хэмжээнд хяналтын камерын журам боловсруулан дохиолол холбооны албан дээр хэлэлцүүлэн 2017 оны 5 дугаар сарын 8-ны А170 тот замын даргын тушаал гарган мөрдүүлэх болсон. Тус тушаалд хяналтын камерыг технологийн зориултуулан харуул хамгаалтын зориулттай гэж хоёр ангилсан. Дохиол холбооны лабораториос өртөө зөвлөгийн парк, гарам, блок модуль, зүтгүүр гэх мэт технологийн зориулттай онцгой объектуудын хяналтын камерын техникийн даалгавар, заавар, холболтын схем зургуудыг боловсруулан гаргаж дохиол холбооны ангиудаар гүйцэтгүүлж байна. Улаанбаатар төмөр замын технологийн радио холбооны техникжилтийн үе шатууд. 1970-аас 1985 онд Улаанбаатар төмөр замд анх өртөөнөр радио холбоонд зөвлөлт холбоо тусад үйлдвэрлэгдсэн вакуум лампын хийцтэй хит богино долгионы GR3M загварын радио станцуудыг лабораторийн Орос Монгол инженер техникийн ажилтнууд хамтран угсарч ашиглалтанд оруулж машинчнаар өртөөний жижүүртэй харилцаж байлаа. 1985 оноос манай инженер техникийн ажилчид зөвлөлт холбоо тусад үйлдвэрлэгдсэн хагас дамжуулагч элементийн бааз буй хит богино долгионы суурин 71 RTS, зөөврийн 72 RTM, гар 70 RTN загварын радио станцуудыг өртөөний радио холбоонд нэвтрүүлсэн. Мөн галт тэрэгний радио холбоог богино долгионы зурвас суурин 73 RTS, зөөврийн 42 RTM загварын радио станцуудаар шинээр зохион байгууллаа. 2004 оноос хэрэгжүүлсэн техникийн шинжилгээр манай инженер техникийн ажилтнууд орчин үеийн микропроцессорын удирдлагатай ICOM, Motorola, PVC-1 загварын олон сувгийн радио станцуудыг технологийн радио холбоонд нэвтрүүлж хит богино долгионы 20 давтамж дээр өртөөний, галт тэрэгний, шуурхай ажлын радио холбоог зохион байгууллаа. 2018 оноос Улаанбаатар төмөр замд хэрэгжүүлж эхэлсэн дохиол холбооны техникийн шинжилтийн хүрээнд хөдөлгөөнд холбооны тоон радио холбооны тетра стандартын сүлжээг байгуулж байна. Шинээр нэвтрүүлж байгаа тоон радио холбооны энэ систем нь төмөр замын гол шугамын дагуу яриа өгөгдөд тасралтгүй дамжуулах боломжтой. 2500 хэрэглэгчийн багтаамжтай юм аа. Улаанбаатар төмөр замд технологийн радио холбоо нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, ажил үйлчлэгээний шуурхай байдлыг хангахад ашиглагддаг. За манай холбооны аж ахуйн ажил үйлчлэгээний гол чиглэл нь бол энэ технологийн радио холбооны техникийн байгууламжуудын найдвартай байдлыг хангах, тасралтгүй үйл ажиллагааг арчлаа үйлчлэгээ явуулахад оршдог. Технологийн радио холбоо нь Улаанбаатар төмөр замд 1980-ад оны ихэр анх нэвтэрсэн. За энэ үйл ажиллагааг эхлэхэд зөвлөлт холбоот улсын мэргэжилтнүүд, манай залуу инженер техникийн ажилтнууд гар бие оролцож ирсэн. За өнөөдрийн байдлаар технологийн радио холбоо нь бол орчин үеийн хөдөлгөөнт радио холбооны тоон системээр тоноглогдсон 2500 хэрэглэгчтэй 24 цагийн үйл ажиллагааг хангадаг төмөр замын гол шугамын дагуу тасралтгүй үйлчлэгээ үзүүлдэг юм салбар болоод байна. Дохиолол холбооны лабораторийн хэмжил зүүн тасаг. Улаанбаатар төмөр замын хэмжээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай Улаанбаатар төмөр замын даргын 1983 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А80 тушаал гарч замын хэмжээний бүх лабораториудын боловсон хүчин стандарт хэмжил зүүн газрын дэргэд мэргэжлийн сургалтанд хамрагдаж аттестаачлагдаж
лабораторийн бүх эталон тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслүүдийг улсын баталгаажуулалтанд хамруулах ажил өөрнөн тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулах болсон. Хэмжил зүүн лаборатори нь Улаанбаатар төмөр замын хэмжээнд ашиглагдаж байгаа 2500 гаруй хэмжих хэрэгсэлт шалгалт тохируулга хийж 230 гаруй хэмжих хэрэгсэлт засвар үйлчилгээ хийдэг бөгөөд жилд 4 удаа вагон лабораториор явж батлагдсан зурмгийн дагуу Сүхбаатараас Замууд хүртэлх өртөө зөвлөгүүдийн хэмжих хэрэгслийг баталгаажуулт юм. 2002 онд ахлах инженер Оюн Чимэг, засварын инженер Инх Туя, засварын механик Чимгээ Эрдэнэхүү нар ажиллаж олон улсын ISO 17025/2002 стандарт шаардлагын дагуу лабораторийн бүх хүч баримтыг боловсруулж, үйл ажиллагааны 18 журмыг боловсруулан, ажлын байр-бэлэг шинжилэн зохион байгуулж, стандартчлал хэмжил зүүн газрын магадлан итгэмжлэлт шат дараалтайгаар орж, 2003 оны 4-р сарын 1-ний өдрийн стандарт хэмжил зүүн үндэсний төвийн даргын А144 тушаалаар анхны итгэмжлэгдсэн лабораторийн гэрчлэгийг гардан авч байлаа. Үүнээс хойш өнөө хүртэл тасралтгүй 7 удаа итгэмжлэгдэж байна. 2017 оноос ISO 17025/2017 стандартын шаардлагын дагуу хэмжих хэрэгслийн шалгалт тохируулах хийх эрхээс гадна анх удаа чанарын удирдлагын менежмент нэвтрүүлсэн лабораторийн эрхийг авч ажилласан юм. Хэмжил зүүн лаборатори нь 1977-оос 2000 он хүртэл Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн ESN 1 төхөөрөмж C4311 эталон хэмжих хэрэгслийг ашиглаж байгаад 2000 онд Германд үйлдвэрлэсэн UDS 5 эталон хэмжүүрийг нэвтрүүлсэн. 2016 оноос эталон тоног төхөөрөмжийн шинжилэл хийгдэж Англид үйлдвэрлэсэн бүрэн автомат 50 ppm наривчлуулахыг Transmile 3050 калибратор энэтхэг улсад үйлдвэрлэсэн SIAL төхөөрөмжүүдийг ашиглан хэмжих хэрэгслийн шалгалт тохируулах засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэх болсон юм а. За би 1986 онд Оросын холбооны улсын Новосибирскотын цахилгаан техникийн их сургуулийг хэмжилзүү мэргэжлэр төгсөж ирээд энэ дохиол холбооны лабораторид монтёроор орж исэн. За манай хэмжилзүү лабораторийн нэг онцлог нь их олон цагаар схем харддаг, олон цагаар халуун паяалагтай ажилдаг, олон цагаар нөгөө ийм зүүн болон тоон хэмжүүрүүдийг ингээд нүд цавчлгүй арга харах ийм ажилтай байдаг. Лаборатори маань үдий зэрэгтэй байгаа нь энэ олон сайхан дайчин бүсгүйчүүд энэ эвсэг хамт олонны нүр их хөдөлмөрийн хүчээр бид нэр өнөөдрийг хүртэл ийм сайхан лабораторитой явж байгаа гэж боддөг юм а. Ингээд өнөөдөр 70 жилийн ойгоо хийж байгаа дохиол холбооны лабораторийн үе үеийн ахмадуудаа эрүүл энхийг хүсье. Өнөөдөр ажиллаж байгаа бүх лаборантуудаа эрүүл энхийг хүсээд ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг дахин хүсье. Дохиол холбооны диспетчерийн аппарат. Дохиол холбооны албаны диспетчерийн аппарат Улаанбаатар төмөр замын дохиол холбооны албанд 1970 онд 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан юм а. Тухайн үеийн албаны анхны диспетчерүүдээр Нацаг, Оринчиндорж, Баваасан, Даштурж нар ажиллаж байлаа. Тухайн диспетчерүүд Улаанбаатар төмөр замын тосгонд радиогийн өргөн нэвтрүүлгийн дахин дамжуулах сувгийг ашигладаг байсан юм. Дохиол холбооны диспетчерийн үндсэн зорилго. Дохиол холбооны диспетчер нь холбоо, мэдээлэл, радио, шилэн кабель, сүлжээ, дамжуулалт, эрчим хүч, усны аж ахуйн байгууламж, агаарын шугам, кабель, шугамын өдөр тутмын техник арчилгааны байдал, гэмтэл саадлын үеийн сэргээн засварлах ажил хяналт тавьж шуурхай удирдлагаар ханган ажиллаж байна. За 1978 онд анх энэ Улаанбаатар төмөр замын дохиол холбооны 3 дугаар ангид ахлах ажилчин монтёр орж ажиллаж байсан. Намайг ажиллаж байгаа хугацаанд ахлах диспетчерээр мөнх жаргал, за мөн диспетчер Болдбаатар, Болд, Ганбат нартай ингээд бид нэг баг болж ажилласан. Лабораторийн 70 жилийн ойг тохиолдуулаад нийт энэ ахмад үе үеийн ахмадууд болон мөн одоо ажиллаж байгаа дунд болон залуу үеийнхэнтэй эрүүл энх, ад жаргал, ажлын амжилт, сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Вагон лаборатори. Улаанбаатар төмөр замын бүх өртөө зөвлөгөөтийн ашиглалтад байгаа дохиолол холбооны тоног төхөөрөмжүүдийн хэвийн найдвартай үйл ажиллагаа ханх үүднээс жил улирал сарын технологи зурмгийн ажил үйлчлэгийг ханх үед вагон лаборатори хамгийн чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Одоо ч энэ үүргээ
гүйцэтгэсээр байна. Дотоод хяналтын холбоо, технологийн холбоо, тон холболтын байгууламж, сүлжээний тоног төхөөрөмжийн тохиргоо, үйлчилгээ, хяналтын камер, радио холбоо, хэмжил зүүн засвар үйлчилгээ, тохируулгын чиглэлээр төмөр замын хэмжээнд явж ажиллах инженер техникийн ажилтан нарын ажлын байр болон амрах нөхцөлийг хангаж онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Шинэ өртөө зөвлөгийн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр, судалгаа шинжилгээ хэрэгжүүлэх шатанд технологийн вагон байнга ашигладаг. Монгол улсын хэмжээнд шинэ төмөр замууд ашиглалтанд орсноор тухайн төмөр замуудын хүсэлтээр вагон лаборатори явж радио холбооны алсалтыг шалгаж хамтран ажиллах болсон юм а. Ингээд 1986 онд би Улаанбаатар төмөр замын холбоонд залгагчаар ажилд ороод тэгээд лабораторитой 93 оноос хойш би холбогдсон. Тэгээ энэ лабораторийн хамт олон инженер техникийн ажилчтай ажиллаж хахад маш сайхан байдгүйсэн. Бараг л нэг гэр бүл богоондоо бүгдээрээ томилтоор явахаараа гэр бүл шиг амьдраад хоол ундаа хийгээд бүгдээрээ тэгээд жаргал зовлонгоо хуваалцаад ингээд явдаг байсан. Тохиолдол холбооны лаборатори нь тохиолдол холбооны албаны хэмжээнд ДТХ, холбоо, радио холбоо, хяналтын кабель чиглэлээр нэгдүгээр төхөөрөмж байгууламжинд техникийн хяналт тавих, ашиглалтын явцад гарч байгаа гэмтэл саадал, техникийн асуудлуудад дүн шинжилгээ хийх, гэмтэл саадлыг давтан гаргуулахгүй байх, техник зохион байгуулалтын арга хэмжээг боловсруулах. Хоёрдугаар шинэ дэвшилтэт технологийн талаар судалгаа хийх, үйлдвэрлэл нэвтрүүлэх, техник тоног төхөөрөмжийн заавар, гарын авлага, технологийн зурмгийг боловсруулах. Гуравдугаар технологийн нарийн ажилбаруудын гардан гүйцэтгэх, инженер техникийн ажилтнуудад сургалт зохион байгуулах үүрэгтэйгээр ажиллаж байна.